Өнөөдрийн мэдээллийн хаа болны дэта бүхэндээ COVID-19 цаад тахалтай холбоотой холбооны бүгд амьд Герман улсын хөл хорионы байдал тусгай булангаараа Монголоос хэрхэн Герман улсад бүгд асарч ирэх хүнтэй холбоотой нэгэн тусгай зочныг бид бүхэн урьж оролцсон байгаа. Холбооны бүгд амьд Герман улсад COVID-19 цаад тахал авсан хүмүүсийн тоон улам ихс байгаатай холбогдуулан 2020 оны 12 сарын 16-наас 1 сарын 10 хүртэл хатуу хөл хорой тавиад дэлгүүрүүд үйлчлэгээний газрууд хаагдаж байгаа. Хүүхдийн сургуулиуд бас албан байгууллагууд жирийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Засгийн газраас аль болох ажилчдаа home office буюу гэрээсээ ажиллахыг түлхүү анхаарч байгаа. Урдны мэдээллийн болонгаар бид та бүхэн Герман улс удахгүй вакцинаа зөвшөөрлийг хүлээж байгаа. 12 сарын 21-нд Эрүүл мэндийн сайд Jens Spahn гарын үсэг зураад 12 сарын сүүлээр вакцина хийж эхлэн гэж албан ёсоор зарласан. Корона вакцины хийхэд үнгүй вакцинын ард иргэд сайн дураараа өөрийн хүслээр хийлгэн вакцины авсан өдрөөс эхлээд бүх мужи улсуудад нэгэн зэрэг хийж эхлэнэ гэж албан ёсоор зарласан. 12 сарын сүүлээс 4 сар хүртэл 8.6 сая хүмүүс энэ вакцинд хамаарсан. Эхний ээлжинд ямар хүмүүс хийлвэ гэх юм бол хэмжээний газар байгаа настай хүмүүс, тэнд ажиллаж байгаа албан хаагчид, ажилчид, 80-аас дээш өндөр настай хүмүүс, төрийн тусламжийн газар ажиллаж байгаа хүмүүс эхний ээлжид гэсэн төлөвлөгөө гарсан байгаа. За үгээр мэдээлэхийн болон тусаа дараагийнхаа боломжоор шилжээ. Сайн байцгаана өрхөн хүндэт үзэгчдээ. За ингээд Германд айлын хүүхдэд харахаар affair meeting гэж энд нэрлэдэг. Яаж ирдэг вэ гэдэг талаар бид нар мэдээлэл өгөхөөр өнөөдөр бэлдсэн байж байгаа. За манай Монголоос Герман оронд айлын хүүхд харахаар ирэхэд 18-аас 26 насны эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүүхдүүд, залуучууд ирж болдог. Хамгийн гол болцлууд нь юу гэдэг вэ гэхээр Герман хэлний анхан шатны мэдлэгтэй буюу А1-ийг A1-ийн хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг. Мөн бие бэлтрийн хувьд, оюун санааны хувьд эрүүл чирэг, эрүүл байх хэрэгтэй. Гуравдугаарт нь айлын хүүхд харж ирсэн туршлагатай байх хэрэгтэй байдаг. За ийм болцлуудыг хангасан байх хэрэгтэй. Мөн тухайн айлдаа ирээд гэрийн ойр зургийн ажилтны туслах чадвартай тийм болцлуудыг хангасан хүүхэд айлын хүүхд харахаар ирдэг байна. За affair meeting гэдэг нь бол Франц үг гэж affair гэдэг нь affair гэдэг нь Франц үг гэж байгаа. Харилцан өгөлцөж авалцах гэж орчуулах юм уу? Тийм утгатай үг гэж байгаа. Тухайн ирсэн хүүхэд маань Герман орнд ирээд Герман айлын өдөр тутмын амьдралд оролцож Герман хэлээ сайжруулна. Тухайн айл болохоор бага насны хүүхдүүдэд ийм туршлагатай хүүхдээр харуулж тэр хүүхдэд бас Герман орны соёлоос бие биендээ харилцан тусалцаатай ажиллагаа гэсэн үг. За affair meeting буюу айлын хүүхд хардаг аргаар ирж байгаа хүүхдүүд маань доотлон 6 сараас 1 жилийн хугацаанд энэ ажлыг хийдэг байна. За бид нар тэгээд өнөөдөр айлын хүүхд хардаг ажлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээ өгөхөөр хуучин жилийн өмнө айлын хүүхд харж ирсэн нэг охиныг урьж ирүүлсэн байж байгаа. За энэ охин маань Халиуна гэдэг залуухан эмэгтэй байж байна. За сайн байна уу Халиуна? Сайн байна уу? За Халиуна манай Монголд нааша айлын хүүхд харахаар магадгүй ирэх сонирхолтой тийм хүүхдүүд хүлээж байгаа мэдээлэл байхгүй дутуу хагастай мэдлэгтэй ч юм уу мэдээлэлтэй хүүхдүүд байж байгаа. Тэр хүүхдүүдэд мэдээлэл олох зорилгоор айлын хүүхд харахаар ирэхэд Монголын талаас ямар болцлуудыг хангаж ээж, элчин дээр ямар материалуудыг бүрдүүлж өгч ээж, айлаа бас өөрөө олсон байх ёстой юу? Энэ тал дээр мэдээлэл өгөө. Би болохоор анх ирэхдээ нэг зуучлалын байгууллагаар зуучлуулж ирсэн. Натур шууд гэдэг. Тэгээд тэрэндээ болохоор төлбөрөө төлөөд тэгээд зуучлалын мөнгө A1-ийн сургалтын төлбөр тэгээд зуучлуулад ирсэн байгаа. Тэндээ болохоор Герман хэлээ A1 хүртлээр сураад тэгээд A1-ийн шалгалтандаа бэлдээд тэгээд A1-ийн Goethe-дээр шалгалт өгөөд A1-ийн сертификат заавал авах хэрэгтэй байдаг. Тэгээд тэр хугацаанд болохоор айлаа хайгаад нөгөө нэг зуучлалын байгууллагын маань хүмүүс айлын маань хайхад тусалдаг. Тэгээд зуучлалын байгууллага ер нь бүх юм хийгээд тусалсан. Миний бичиг баримтыг орчуулах, тэгээд элчин сайдын яам дээр цаг авах гээд тэгээд айлыг маань хайх туслах гээд бүх зүйл дээр тусалсан байгаа.
Би болохоор өөрөө зөвхөн Германы шалгалтандаа бэлдээ сургалтандаа суугаад тэгэл тийм зуучлын болохоор ер нь ирэх аюу 50 амгалан байдаг. Сайн халуунаа. Миний асуулт гэвэл чи Монгол ахта Герман орны талаар Герман айлын талаар ямар төсөөлтөй байсан бэ? Тэгээд энэ Герман ирээд соёлын шок культур шок гэдэг соёлын шоконд орж исэн үү? Юун дээр орж исэн бэ? Юу нь чиний төсөөлж ирснээс өөр байсан бэ? Би болохоор Монгол ахта Герман орны талаар ер нь бол баг зэргийн төсөөлт байсан. Жишээлбэл хүмүүс бичлэг үзэх ч юм уу хүмүүсийн ярьсан ярианд ч юм уу тэг Герман ус жоохон ширүүн ааштай. Тэгээд өөрөө болохоор YouTube-аас ингээд бичлэг хагаад үзээд ер нь айлд ингэж аперер байх ямар байд юм бол гэж бичлэг үзээл. Гэтэ яг ингээд ирсэн чинь тэр одоо төсөөлснөөс арай өөр байсан. Ямар байсан бэ гэх юм бол яг анх ингээд хүний газар ирж байгаа болохоор өөр газар ирж байгаа болохоор ингээд анх айгу гэр орноо санана тэгээд нөгөө айлгаа сайн мэдгүй болохоор ингээд жоохон бишүүрхэн тэгээд нөгөө айлынхаа хүмүүстэй бас ингээд эхлээд сайн ярилцаж чадахгүй тэгээд буруу ойлголцох юм гарна, алдаа гаргана. Тэгээд анх ирэхэд бол тэр хүмүүсийн ярьжсэн бол шал өөрөөсөн Герман хүмүүс шал өөр ингээд найрсаг ийдэг. Тэгээ маш илэн далангуу ингээд ямар нэг асуудал гараад тэрийг хэлэх юм бол маш сайн ойлгодог. Тийм. Чи тэгээ ойлгоцчихсэн үү? Тийм би анх ирээд болохоор би А1-ийн төвшөнтэй байсан шүү дээ. Тийм болохоор Германаар сайн яаж чадахгүй ганц хэдэн үйлбэр хэлж удаа тэгээд ерөнхийдөө бол англид германыг хольж утгаал ярьдаг байсан. За халуuna октод манаас сонирхож байгаа бах нааша ирэй гэж бодож байгаа октод сонирхож байгаа. Одоо цалин гэж авдсан болоо цалин гэж нэрлэдэг болоо карманы мөнгө гэж нэрлэдэг те энд бол таашин гэдэг буюу карманы мөнгө гэж нэрлэдэг. Тэр мөнгө нь сарын хэдэн төгрөгийн одоо хөлс гэж хэлэх юм уу те гарын мөнгө авдаг юм бол тийм 460 евро хэрэг одоо монголоор 700 юм тий. За нааша ирж очихоо анхсныхаа зардлыг өөрөө төлөх үү, айл нь төлдөг юм уу? Энд дээр мэдээлэл өгвөл. Би болохоор өөрөө төлсөн. Тийм. Тэгээ дараа нь гэхдээ би ингээд сонсоход болохоор анх нөгөө зуучлалын байгууллага маань айлыг маань хайж хахад ингээд айлуудын саналууд ирдэг байхгүй юу? Тэгээд одоо ингээд 3 айлын санал ирлээ, 2 айлын санал ирлээ гэх юм бол ингээд тэр айлтгаа ингээд Skype-аар ингээд ярьдаг, видео кол хийгээд тэгээд танилцдаг анхандаа. Тэгээд танилцаад айл таалагдсан айлаа сонгоод тэгээд нөгөө айлд маань ч гэсэн би таалагдсан байх юм бол тэгээд тэр айлаа ингээд сонгоод явдаг байхгүй юу? Тэгээд тэр ингээд танилцчих явцдаа нэг удаа Skype-аар кол яриа хийх биш дахиад 2 3 удаа ингээд яриа хийдэг байхгүй юу? Өөр ингээд таашаад дахиад илүү танилцах. Тэгээд тэр явцдаа ингээд илүү юм тэрийг асуух хэрэгтэй юм л одоо жишээлбэл асуугаад одоо миний онгоцны теснээс ингээд жоохон надад тусалж өгч болох уу? Тэгээд асуугаад тэгээд туслуулаад ирсэн хүмүүс байдаг юм лээ. Би болохоор тэрийг сайн мэдээгүй. Тэгээд зөөр өөрөө төлөөд иржсэн тийм. Дараа нь хүмүүсээс сонсоход болохоор тэгэж ирсэн хүмүүс байдаг юм лээ. Айл нь туслаад. Тийм одоо 30%-ийн төлөх ч юм уу те. Айлдаа ирээд Герман айлынхаа курс сууж чадсан уу? Герман айлынхаа курсын мөнгийг хэн даасан бэ? Чи өөрөөсөө гаргасан уу? Тийм. Анх нь болохоор бидний гэрээн дээр айл нь болохоор 50 еврогийн төлнө гэсэн гэрээд ирдэг байхгүй юу? Хэлний курсын. Жишээ нь айл маань 50 евро төлөөд жишээлбэл үлзийн би болохоор халаасны хүмүүсөд төлдөг гэсэн. Тэр нь болохоор халаасны мөнгө 260 евро. Тэгэхээр чинь 50 евро гэхээр надад нэг хэлний курс болохоор би болохоор ингээд 3 сараар төлөх юм бол арай хөнгөлөлттэй гээд тэгээ 3 сар нь би 600 евро байлгүй төлжсэн. Тэгээд айл маань болохоор тэр 50 еврогоо сарын 50 еврогоо шууд надад ингээд 3 сараар өгөөд тэгээд би үлснийг нь төлчихсэн. Манай айл болохоор надад ингэжсэн. Надад болохоор яг ингээд төлөх гэхээр надад миний мөнгө хүрхгүйс ахгүй юу? Тэгээ айл маань надад ингээд зээлээд би чамд ингээд 3 сарын хэлний курсээ чинь мөнгө 150 евро дээр нэмээ дахиад 450 евро тэгээд ингээд чам зээл яа чи тэгээд тэрийн сар болгоныхоо халаасын мөнөөс бидэрт ингээд 20-30 евро ингээд төлөөд дуусгараа гэд би бараг нэлээд удаа төлж дуусгасан тэр мөнгө. Тэгэхээр чамд их найрсаг сайн айл таарсан байна. Манай монгол охтуудаас ирчээд одоо зарим хүмүүс маань нэрлэхүү байдаг те нээлттэй юм ярьж чаддаггүй санаа зовоод тэгэхээр анханасаа нээлттэй ер нь шудраг байх юм бол амар байдаг те тэгэхгүй буруу зөв ойлголцоод айл маань одоо дургуйцхолоо гэж өөрөө нөгөө имийг таамаглаад хүний өмнөөс
тэгж байсан хэрэггүй байх гэж зөвлөж болох уу? Тийм. Тэрийг бас зөвлөмөр байна. Анх эрэхтэй болохоор ингээд мэдээж бол санаа зовнтэй хүн ингээд алдаа гарах үедээ хэлж чадахгүй ч юм эсвэл мэдэхгүй юм асууж чадахгүй. Манай монголчуудын нэг тийм зам байдаг шүү дээ. Ямар нэг мэдэхгүй юм бол би нэг мэдэхгүй юм чинь ингээд ерөөс асууж чаддаггүй шүү дээ. Тэгээ мэдэхгүй ч гэсэн асуугаад айлтаа хэлээ надад ийм асуудал байна. Ингээд надад та нар ингээд туслах боломж байна уу? Эсвэл зүгээр ч сайхан ярилцах хэрэгтэй. Тэгэх юм бол тухайн айлч амар сайн ойлгоод чамд ингээд чадах чинээр туслана. Тэгэхгүй бол хэлэхгүй бол тэр хүмүүс нь чамд ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Ямар нэгэн асуудал байна уу? Тэгэж ерөөсөө мэдэхгүй болохоор ямар ч туслах болцоо ахгүй. Тэгээд чи өөрөө сэтгэл санаа чинь хямраал яваад шүү дээ. Тийм болохоор ингээд яагаад ч мэдэхгүй учраас тийм ээ. Тийм болохоор тийм ингээд хэдүүлээ ингээд ярилцаж сууж болох уу гэд тэгээд сайн ярилцах хэрэгтэй. За айлтаа багтаа чамд хүндрэл гарч ирсэн үү? Ямар хүндрэл тохиолдож байсан бэ? Айлт болохоор хүндрэл гарч ирсэн юм бол байгаа л да. Би болохоор эхлээд нэг айлт иржсэн. Тэгээд тэр айлдаа 2 сар гарсан байжгаад тэгээд дараа нь дахиад айлаа солиод өөр айлт опероор очсон байгаа. Тийм тэгээд эхний айлаа яагаад солисон бэ гэх юм бол анх эрэхтэй манай айл маань 2 хүүхэдтэй байхгүй. Нэг нь болохоор 9 сартай, нэг нь 5 настай гэдэг. Тэгээд анх эрэхт чинь би ингээд нөгөө нэг бас жоох хүүхдийг сайн харж чадахгүй байгаа юм санагдаад тэгээд надад айгу хэцүү санагдаад тэгээд жоох хүүхд ингээд 9 сартай хүүхдийг ингээд айлынхын ээжтэй нь харах надад айгу хэцүү байсан. Яг үнийг хэлэхэд тийм дөнгөж нэраа хүүхд тэгээд ээж нь бас айгу стресстэй тэгээд би бас ингээд тэр хүүхдийг сайн харж чадахгүй байгаа юм шиг санагдаад тэгээд ямар нэг алдаа гарах гэдэг юм санагдаад тэгээд ер нь өөр том хүүхдтэй айлд очиж гэдэг айлаа солисон байгаа. Тийм. Тэгээд дараагийн айл маань болохоор нэг 6 настай хүүхдтэй айлсан. Тийм. Тэгээд тулгарч байсан асуудал гэх юм болохоор яг айлдаа яг сайн ярих хэрэгтэй. Яг би одоо жишээлбэл одоо ингэдэг байхгүй юу? Өглөө 8-аас хойш орой 5 хүртэл ч юм уу ажиллана гэдэг. Тэгэх юм бол яг л тэрүүгээрээ л ажиллах хэрэгтэй. Тэр айлдаа туслах хэрэгтэй. Тэгвэл ингээд нөгөө нэг эхний айлдаа болохоор би ингээд өглөө 8-аас орой 8 хүртэл ингээд ажиллаад байсан байхгүй юу? Тэгээд тэр айл нь болохоор надаас ингээд тэгтээ айгүй илдэг гуйдаг байсан л та. Үнэхээр ингээд бид нарт хэрэгтэй наа чи ингээд дахиад жоох ингээд хүүхдүүдтэй минь хам тоглоод өгс болох уу гэд. Тэгээд надад тэр нь болохоор арай их юм санагдаад байдаг гэсэхгүй. Тэгээд тэр ингээд хүүхдээ ингээд харж байхдаа бас их тийм хэцүү санагдаад тэгээд айлаа сольжсэн. Тэгээд дараагийн айлдаа очиход болохоор бас яг адилхан байсан. Бас ингээд илүү цагаар ингээд юм хэлэх гээд дахиад 3 цаг дахиад ингээд орой 7 хүртэл ч юм уу орой 8 хүртэл ч юм уу манай хүүхдийн даалгавар туслаад өгөөч юм уу те. Яг ингээд аах болохоор тэр айлдаа тусалж ин даа гэж бодвол за тгий гэл тэгээд байсан. Гэхдээ яг үнийг хэлэхэд бол яг л тэр гэрээний зааснараа те яг л 7 хоногт 30 цаг ажиллах хэрэгтэй байдаг. 30 цаг тийм. Яг л тэрүүгээрээ л одоо би одоо ингээд миний ингээд өнөөдөр ингээд босон би одоо ингээд амармаар байна надад амрал хэрэгтэй байна гэж яг л шудраг хэлэх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол тэр хүмүүс чинь ингээд гуйгаал яадаг за тгий гэлээс сар 2 сар болно. Тэр хүмүүс чинь за энэ ингээд гуйнгууд ингээд болтой ингээд тэгэл ер нь бол хийлгээл байт юм л тийм болохоор анханасаа ингээд уучлаарай миний одоо ингээд цаг болсон би тэгээд даалгавар хэрэгтэй ч юм уу те би герман айлаа бэлт хэрэгтэй надад гарах хэрэгтэй байна би нөгөө жоо халах хэрэгтэй байна надад агаар амьсгах хэрэгтэй байна гэдэг ч юм уу тэгээ өөрөө шулуун шудрах хэлээд бас тэгэл миний ажлын цаг дууссан ингээд яагаад байхгүй тэгээд хамбал айл тааламжтай ханддаг айл тааламжтай биш бас нөгөө нэг орчин бас жоохон тиймэрхүү болно тийм болохоор бас ярилцаа те одоо айлч ингээд илүү цагаар ингээд байгаад өгөөч гэдэг туслаад өгөөч гэдэг ч юм уу те тэгэх юм бол бас дараа нь тэр нөгөө нэг жилийнхээ амралтан дээр бас айлууд маань ингээд нэмээд өгчдөг байхгүй юу? Тийм. Эсвэл тийм болохоор бас санаа зовох хэрэггүй бас үнэхээр тусламж хэрэгтэй бол бас тэр айлдаас тусалж болно. Тэрнээс дандаа л би тусалж чадахгүй миний ажлын цаг дуусчлаа гэж байх хэрэггүй бас хаяада бас ингээд айлтаагаа ярилцаа тэгээд за тэгвэл би энийг тэр айлчин дараа нь ингээд өгдөг. Ер нь бол эсвэл чамд ингээд бас нөгөө нэг халаасны мөнгө бас нэмж өгдөг. Одоо ингээ илүү за манай хүүхдэд ингээ тусланд баярлаа гэдэг ч юм уу те. Тэгээд бас тэр нөгөө жилийн 14 оны амралтан дээр бас одоо жишээлбэл за чи ингээд манай ингээ тусалчихсан болохоор чамд илүү дахиад 3 хоног 5 хоногийн амралт өгөө ч юм уу те. Тэгээд чи одоо би болохоор ингээ нэг доор ингээ 7 хоног мөнгөөр авчихсан. Тэгээд түрүүдээ болохоор би ингээ
Берлинд байдаг таньдаг хичдэрэ ч юм уу зочлох ч юм уу тий. Тэгээд амралтаа өнгөрүүлдэг гэсэн. Тэгээд заавал тэр жилийн амралтыг 14 амралтыг одоо ингээд яаж талгаж авч болно? 2 хоногор ч юм уу, 3 хоногор ч юм уу, 5 хоногор нэг дор ч юм уу, 7 хоногор нэг дор ч юм уу. Эсвэл бүр 14 хоногор нэг дор ч юм уу. Тухайн айлаас нь шалтгаалаад айлтгаа ярилцж байгаа л тэгэл. Хагас бүтэнсээ өдөр тэгэхээр амардаг гэсэн үг үү? Эсвэл 7 хоногийн заавал хагас бүтэнсээ гэхгүйгээр өөрөө 30 цаг ажиллах хэрэгтэй гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр 30 цаг ажиллавал амралтын өдөр нь одоо үлдсэн цагт нэг өдөр ч амарч болно ч гэдэг юм уу. Тийм өдрүүд байх уу? Хагас бүтэнсээ амардаг ч юм уу яг тогтсон. Тийм одоо тухайн айлаас шалтгаалаад жишээлбэл одоо айлынхын хүмүүс амралтын өдөр ажилладаг байх юм бол ажлын нэг өдөр 7 хоног нэг удаа амардаг байхгүй юу? Тэгээд 7 хоногт нэг удаа айлынхын хүмүүс амралтын өдөр ажилладаг юм бол ажлын өдөр нэг өдөр амарна. Хэрвээ айлынхын хүмүүс ингээд амралтын өдөр амарч болох уу гэдэг юм бол амралтын өдөр амраад ажлын өдөр амарч болох юм бол амралтын өдөр амраад ажлын өдөр амраа. Тэгээд тухайн айлтгаа ингээд эхний 7 хоногийн бүтэнсээ өдрийн өмнөх зүйлийг ярилцдаг байхгүй юу? Тийм хуваараа гаргах ч юм уу. Тэгээд ярилцтаа тэгээд за чи энэ 7 хоногт энэ өдөр амрах уу гэдээ асуудیں۔ Тэгээд за тийя гэдэг тэгээд за энэ дээр нэг юм тодруулж хэлье гэж бодож байна. Одоо нааша айлын хөвт хардаг хүн болж ирэх жахад айлаа хайж хахад тухайн айлын одоо дор хаяж нэг хүн нь герман хүн буюу Европ албаны одоо хүн байх хэрэгтэй гэдэг тийм мөн тухайн одоо тэр сонгогч байгаа айлын хүн одоо өөрсдийнх нь нутгийн хэлээр ярьдаггүй хүмүүс байх хэрэгтэй гэдэг. Яг тэр хүүхэд герман айлыг сурах гэж ирж байгаа учраас жишээлбэл Монгол айлын хүүхд харна гэж одоо ирж болохгүй нэ шүү дээ. Ийм дүрм байдагтэй зөв. Тийм зөв. Яг л герман орны соёл тэгээ герман орны хэлийг судлах гэж ирж байгаа болохоор тийм тэр маш чухал. Тийм. За миний төгсгөлд нь асуух миний зүгээс асуух нэг асуулт гэвэл одоо айлд амьдарч байхад айлын жаягаар бас амьдрын шүү дээ тий? Айлд амьдарч байгаа учраас айлын дүрм журмаар бас амьдрна. Тэгэхээр өөрийн чинь хувьд хамгийн сайн сурсан одоо тэр айлаас сурч өөртөө авч үлдсэн зүйл юу гэж бодож байна? Заавал нэг юм сурсан байж таараа тий? Миний сурсан юм болохоор айгуу цаг баримталд сурсан. Тийм бас нөгөө нэг германд харч яг нөгөө нэг тийм цагийн ямиг цагтаа игээд нэг жил хүүхэд асууж хийчаад эсвэл цаашаа сурах сонирхолтой эсвэл буцаад явах сонирхолтой янз бүрийн одоо сонирхолтой хүмүүс байдаг. Хэрвээ германд үлдээгвэл үлдэх ямар боломж байдаг вэ? Чи одоо юу хийж байгаа вэ? Тэгээд Африкийн дараа болохоор би сайн дүр ажил гээд FSJ гээд хийсэн 16 сарын турш хийсэн. Тэрийг сайн дүр ажил нь болохоор Германд 6 сараас 18 сар хүртэл хийж болдог. Тэгээд апера хийж авах хугацаанд одоо тэр сайн дүр ажил хийх одоо ингээд зуучилдаг нэг юм зуучилдаг биш нэг байгууллагууд байдаг хгүй. Тэгээд тэр байгууллагуудаараа ингээд хандаад тэгээд би ингээд танаа байгууллагт сайн дүр ажлыг хүсэлтэй байна гэд мэйлүүд бичээ. Тэгээд тэр газрууд ингээд хариу бичээ. Тэгээд ярилцлаганд ороод тэгээд сайн дүр ажил хийж болдог. Тийм тэр нь болохоор хвчлэн асаргааны ажил байдаг. Жишээлбэл настай хүмүүсийн асрамжийн газар имлэг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар ч юм уу тиймэрхүү газар сайн дүр ажил. Тэгээд хэрвээ олчих юм бол сайн дүр ажил хийж болно. Эсвэл би зарим хүмүүсийг бас ингээд ганц хоёр хүмүүсийг мэдэн тэр хүмүүс болохоор шууд аваас бэлэн тэр мэржлийн шууд мэржлийн сургуульд орсон хүмүүс байдаг. Шууд аперийнхаа дараа. Тэр хүмүүс болохоор одоо апера хийж байхдаа шууд B2 төвшин хүртэл шалгалтаа хэлцэн өгөөд бэлдээд тэгээд авс бэлдэнг олцсон байдаг. Би болохоор яг аперийнхаа юунд яг юу хийхээ шийдээгүйсэн болохоор тэгээд надад боломжтой болохоор сайн дүр ажил байсан. Тэгээд сайн дүр ажлыг болоод хийсэн. Одоо ямар авс бэлдэнг хийж байгаа вэ? Одоо болохоор нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асаргаа тийм хайл ирсэн өсвөлэг гэд авс бэлдэн. Тэр нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутамд нь харж хандаж асрах тийм. Бас апера наашаа ирэх байгаа хүүхдүүдтэй зөвлөлөхэд Монголдоо ингээд Германлээ одоо ч A2 эсвэл B1 төвшин хүртэл ингээд сурчаад ирэх юм бол Германд ирээд бас ингээд цаг хугацаа бас мөнгийг хэмнэх байгаа гэдгийг бас хэлмээрэн төгөөл энд ирээд бас ингээд хэлний курс маань төвшнгөөсөө шалтгаалаад 300-аас 400 евро байдаг. Тийм.
сарын хугацаанд. Тийм болохоор Монголдоо сайн бэлдээд ирээрэл гэж хэлмээр хэлээ бас тий. Хэлж байгаа гэх юм бол бас ингээ айлдаа ирсэн ч гэсэн бас илүү их зүйлийг сайн ойлгож ингээд сонсох болон ярих чадвар чи илүү хөгжсөн байх болохоор альдаагаач маш сайн ойлголцоход илүү их тус нэмэртэй гэж би бодож байна. Халуунадаа маш их баярлалаа. Биднэрт мэдээлэл өгсөн. Та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийнхөө мэдээ мэдээтэй байгаа үгээр дуусгая. Та хэрэг